За одоос яг 3 жилийн өмнө одоо Европын морин хуурын анх дугаар наадам Германы Ингерштадт хотод болсноос хойш одоо 3 жилийн дараа бид нэр 2 дахь наадмаа одоо энэ 6 дугаар сарын ихээр Ингерштадт хотод зохион байгуулахаар бид нар бэлтгэл ажилдаа орчоод явж байгаа. Тэгэхээр энэ удаагийн наадам маань юугаар онцлог вэ гэхэлэр өмнөх наадмаас оролцогчдын одоо тоо, уран бүтээлчдийн одоо чанар чансаа тэгээд тус наадмыг зохион байгуулж байгаа зохион байгуулагчдын одоо дэмжлэг энэ наадамд бол маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгээд өмнөх наадам маань одоо 3 жилийн өмнө Ингерштадт хотод болоход хотын захиргаа маань дэмжиж Ингерштадтын захиргаа маань дэмжиж энэ наадамд одоо хөрөнгө мөнгө гаргаад маш сайхан дэмжлэг үзүүлж дэмжлэгээр явж исэн учраас тухайн наадам маань одоо маш амжилттай болж зохион байгуулагдсан. Тэгээд энэ наадмыг бас зохион байгуулахад манай одоо Европт амьдарч байгаа ажиллаж байгаа одоо олон хамтлагууд өөрсдийнхөө бас идэвхсэн ажиллагаар анхны наадмыг бас ивентэд гэж талбар байсан гэж хүчин чармаалт гаргаж оролцож эхний наадам маань маш амжилттай болж исэн. Тэгээ наадмыг анханасаа одоо дэмжиж манай Монгол улсаас Герман улс сугалжин сайд мандах бэлэг сайд маань бас анхны наадмыг одоо өөрийн биеэр хүрэлцэн ирж одоо тухайн Ингерштадт хотын захиргааны хүндэт дэвтэрт гарын үсэг зурж тэгээд энэ наадам маань одоо маш их юм өргөн дэлгэр маш олон хүнийг хамарсан юм сайхан амжилттай болж өнгөрсөн. Тэгээ наадмын өмнөх наадмын онцлог маань гэхлээр одоо Монголоос бас тодорхой хэмжээний уран бүтээлчид, мастерууд, одоо морин урлаачид, судлаачид тэгээд уран бүтээлчид очиж өөрсдийнхөө одоо уран бүтээлийн талаар мастер класс сургалтууд явуулах, хөгжим засвар, хөгжим үйлдвэрлэлийн талаар одоо морин урсуулж байгаа хүмүүст одоо ойлголт өгөх гэх мэтийн одоо маш олон тийм талтай үйл ажиллагаа явуулж исэн. Одоо эхний наадам маань болохоор Ингерштадт хотын одоо годамжаар бид нар одоо тоглолтын үндснийхээ дээл хувцастай цамын одоо самбаг мага ингээд бариад чигсаалаар ингээд явж исэн. Бас хотын үзэгчдэд бол маш их сонирхолтой тийм сайхан үйл явдал болж исэн. Тэгээд анхны наадам маань одоо гадаад задгаа талбайд Монгол гэртэй, айрагтай, Монгол хоолтой, тэгэл одоо шагаан харваа, Монгол хүүхдүүдийн одоо жүжигчсэн тоглолт, морин хуурын одоо сургалт, тоглолт гэх мэтийн маш олон талтай үйл ажиллагаа болж одоо Европоос одоо маш олон хүмүүс ирж энэ наадмыг сонирхож байсан. Одоо энэ удаагийн наадам ч гэсэн одоо маш одоо өргөн дэлгэр болох ийм хандлагатай байгаа. Тэгээд Монголоос маш олон уран бүтээлчид, мэргэжлийн хөгжимчид, өдөр даачид, судлаачид, урлаачид гээд маш олон хүнийг хамарсан ийм сайхан өргөн дэлгэр наадам болоход одоо бэлтгэл ажил маань хангагдаж байгаа. Тэгэхээр энэ жилийн наадамд маань одоо гол онцлог нь юу вэ гэхээр одоо Монгол Улсын морин хуур найрлага хүчмийн одоо хамгийн шилдэг уран бүтээлчд морин хуурын чөлөөгөн дөрвөл манай морин хуур чуулган ерөнхий удирдаач урлагийн аав сэтгэлтэн төвшин сайхан урлаг судлаач доктор морин хуур одоо судлалын талаар маш олон зүйлийг бас хийж байгаа судлаач эрдэмтэн инх цэцэг доктор маань бас оролцсон. Монгол Улсын ардын жүжигчин Батсайхан хурч маань бас энэ наадамд бас хүнсчнээр оролцож байгаа. Тэгээ Монгол Улсын консерваторийн багш Даваа Зориг маань одоо 8 жил шахмад Америк нэгдсэн улсад морин хуурын сургалтыг дэлгэрүүлж түгээж одоо Гинго гэд морин хуурын хамтлаг хүртэл байгуулад гэр бүлэрээ манай уянга энэ хоёр маань одоо морин хуурыг одоо Америк нэгдсэн улсад маш хүчтэйгээр дэлгэрүүлсэн юм сайхан уран бүтээлч багш нар маань бас энэ удаагийн наадамд Даваа Зориг маань бас консерваторийг төлөөлж оролцож байгаа. Гэх мэтчлэн одоо Монголоос маш одоо олон ийм уран бүтээлчид манай уртын дуучин Жавхаа сайхан өөрийн туяа гээд одоо хоёр сайхан дуучин маань бас хайдуугаа өргөж наадмыг дэмжиж оролцож байгаа. Тэгээд аливаа наадам урлагийн тэмцээн үйл ажиллагааг бол одоо ямар ч нэг дэмжлэггүйгээр одоо явахад бол үнэхэр хэцүү. Тэгээд энэ наадмыг анханасаа одоо маш одоо дэмжиж одоо чин сэтгэлээсээ оролцож байгаа манай Монгол Улсын соёлын элч Бадам Хорл, манай аялал жуулчлалын соёлын элч манай Бадам ханд хоёр маань нэгчтэй хоёр одоо Монголоос ирсэн бүхэл одоо уран соёлын бүхэл арга хэмжээг одоо маш сайн дэмжиж оролцдог. Тэгээд энэ удаагийн наадамд маань энэ хоёр соёлч нар маань болохоор одоо морин хуурын наадмын гала концертын танхимыг бол одоо ивент гэж энэ танхимын одоо төлбөр тооцоо бүх юмнуудыг одоо хариуцчин гэж дэмжиж оролцож байгаа нь үнэхээр их талархаж байгаа. Тэгээд Монгол хөлөг сайд маань биднийг одоо энэ наадмын хүрээнд зохиогдох одоо бүхэл ажлуудыг одоо дэмжиж визний асуудал, ачаа тэшний асуудал, тэгээ унаад машины асуудлаас эхлээд маш олон дэмжлэг биднэрт хэрэгтэй байдаг. Энэ бүхэнд шин сүлээсээ тусалж байгаад нь одоо Монгол хөлөг сайдаа маш их баярлалаа. Тэгээд энэ наадмын гол зохион байгуулагч маань одоо Руди Вагнер гэдэг
манай Монгол Улсын соёлын элч өвгөний хүн байгаа. Тэгээд анхны наадмаас эхлээд өнөөдрийн наадмыг хүртэлх бүх үйл ажиллагааны одоо арын бүх зүйлийг одоо хариуцж зохион байгуулж байгаа Руди Вагнер таньдаа бас маш их баярлж байгаа. Тэгээд манай Хөөхөн Монгол хамтлагийн ахлагч Эрдэнэ болд маань одоо энэ наадмын гол одоо зохион байгуулагч бидний одоо арын бүх ажлыг бас хариуцж маш их тус болдог. Эрдэнэ болдтой маш их баярлж байна. Тэгээд манай Хөөхөн Монгол хамтлагийн хүчмч манай Золзын маань анх нь Европын морин хуурын наадмыг зохион байгуулахад санаачилж одоо хуурчин сургалтын төвийнхаа салбарыг Европод нээсч өөр одоо онлайнаар морин хуур зааж гиснээс эхлээд одоо энэ Европод морин хуурын наадам зохион байгуулах хэмжээнд хүртэл одоо энэ ажил нь одоо сайн дэлгэрч явж байгаад нөхөр Золзыяд бас маш их баярлж байна. Морин хуурын одоо орчин үеийн морин хуурын хүчлийг одоо нуруундаа тийж ба шилдэг уран бүтээлчд энэ наадамд бас хүрэлцэн ирнэ. Тэгээ Монгол Улсын ардын жижигчин Бат сайхан манай морин уур найрлагчмын удирдаач Төвшин сайхан тэгээ морин уур найрлагчмын Чилүүгэн дөрвөл тэгээ уртын дуучин Жавхаа сайхан үрийн туяа тэгээд одоо морин уур урлаачд судлаачд гээд маш олон бүрэлдэхүүнтэй энэ баг одоо энэ хоёр дахь наадмыг зорих гэж байна. Тэгээ миний хувьд бол энэ анхны морин уурын Америк дахь наадмаас эхлээд 3 удаагийн наадам, Европын 2 дахь удаагийн одоо энэ наадамд өөрийн биеэр одоо оролцож байгаагийн хувьд одоо энэ наадмын хамгийн гол үйл явдал маань сонирхогчдын морин хуурын уралдаан байдаг. Тэгэл энэ уралдааны одоо тэргуун барийн шагнал бол манай морин хуурыг дэмжих цэндийн бочлон сангийн шагнал дагалддаг. Тэгээ энэ удаагийн наадамчсан одоо миний бие энэ уралдаанд төрүүлсэн хүүхдэдэд одоо шагналаа гардуулахаар одоо бас энэ наадамд оролцох гэж байгаадаа маш баяртай байна. Тэгээ энэ наадамд маань Германтай хэл залгаа оршдог Европын орнуудаас одоо монголчууд маань бас өргөнөөр хүрэлцэн ирж манай наадмыг сонирхоорой гэж одоо урьж байна. Наадам маань одоо Монгол өв соёл, морин хуур, уртын дуу тэгээд одоо монголчуудын өв нэртнээс уламжилж ирсэн одоо тэр өв соёлуудтайгаа танилцах, уран бүтээлчдийн тоглолтыг үзэх, мастер классик зэрэг одоо олон үйл ажиллагааг бас дэмжиж та бүхэн маань өргөнөөр ирж оролцоосой гэж хүсэж байна.